Амжилттай яваа хүмүүстэй тухайлбал зарим гимшчүүлтэй ичхүүртэй түүгээ хуваалцмааргүй. Хин ч одоо ингээл өнгөрсөнд болсон хэцүү эмзэг түүхүүдээ ингээл яриад ахыг хүсэхгүй байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр самадыг эдгэрлийн маш том давуу тал бол та өнгөрсөн дэх юмаа дэлгэрүүлж ярих албагүй. Заавал тэр өнгөрсөн дэх хэцүү дурсамж руу очих албагүй. Тэр ичхүүртэй, гимшилтэй, бүр эргэж харахаас ч хэцүү байдаг мөчүүдийг та заавал очиж мэдрэх албагүй. Зүгээр бараг хүнд ч хэлэхгүйгээр санахын төдийд би тэрийг яг одоо цагт чинь амьлуулж идэг. Тэр ичхүүртэй дурсамжаа бодлоо бэдээр тэр троманы тогтцууд илэрлээ, чангарал үүслээ, зүрх ингээд хүчтэй цохиллоо, эрүү чангарлаа, харт зинглээ, хамгаалтанд орлоо. Тэгээд тодорхой тэр аргуудаар сулалж өглөө, тайлгаруулж өглөө амлаа. Тэгээд тэр дурсамжийг барьж байгаа тэр биеийн чангарал сулраад хүчингүүд нөгөө дурсамж шин дахин зүүдээр харилцаагаар сэдрээл бүх юм ингээл яг ингээл ажилдаа төвлөрүүл юмаа ихчээл ингээл орж ирээл байд сууж ядуулахгүй болчихж байгаа байхгүй. Яг тэгвэл бие дээр нөгөө бариад байгаа чангарал нь байхгүй болчихж байгаа.